Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний минь төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 5 сарын 2-ны өдөр байна. Тэртех 24 жилийн өмнө 2001 оны 5 сарын 2-ны энэ өдөр манай радио маань анх үүсгэн байгуулагдчихлаа. Тэгээд ийм ойн өдөр өнөөдөр тохиож байгаа. Үнэхээр сайхан баярт өдөр биднийг өгтөж байна. Тэгэхээр анх уянгийн зууны FM нэртэйгээр 104.5 одоо далгана татчих эфирийг анх нээж байлаа. Тэгээд дандаа залуу оюутнууд те дандаа галт цаг дүүрэн одоо тийм оюутнууд зөвхөн гэр бүлийн чиглэлээр гэр бүлүүдийг ирүүлжүүлж гэр бүлүүдийг батбах болгон те аав хүү хоёрын холбоо ээж охин хоёрын холбоо те гэр бүлийн харилцааг сайжруулах гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн бурхантай залбираад одоо энэ хүү үйл ажиллагааг эхэлж байлаа гэж үнэхээр сайхан дурсамж шүү. Тэгээд нөгөө нэг мөнхийн ус гээд тий мөнхийн ус нэвтрүүлэг. Мөнхийн ус нэвтрүүлгийн хувьд бүр 96 онд анх намайг радио дээр ирэхэд аль хэдийн тацагдаад эхэлсэн байсан. Монголын радиогоор баасан гараг болгон 3 цагаас 15 минут тацагддаг тийм Христэд итгэжтэй Reader's Digest гэдэг сэтгүүлээс одоо тий орчуулж хүргэдэг тийм гайхалтай нэвтрүүлэг байдаг байлаа. Сонсогчд маш олонтой. Маш өөр дууралттай тийм нэвтрүүлгээс. Тэгэд өнөөдрийн гэр бүлийн радио болон итгэл радиог таахан бол мэднэ. Тэгээд бурхан өөрийнхөө арт түмнийг те ямар гайхалтай хэрэгэлдэг вэ гэдгийг нэгэн түнд алдрыг өрөх нэгэн сайхан гэрчлэл бол манай хамт олон манад ажиллаж одоо те манайхаар дамжин гарсан те манайхаар амьдралынхаа дараагийн шат руу өгсөн тэдгээр хүмүүсээс гарч байгаа гэдэг бол бас хэлмээр байна гэж. Тэгээд мөн сонсогч танд бас баярын мэндийг хүргье. Тэгээд сонсогч таньгүйгээр те бидний үйлчлэл бидний радио маань байх боломжгүй шүү дээ. Тэгээд өдийг хүртэх хугацаанд хийж байгаа нэвтрүүлгүүдтэй хамт байж та хариу те үйлдэл үзүүлж бид нэр дурам зариг өгч исэн учраас өдийг хүртэл бид нэр олон нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэсээр байна. Тэгээд өнөөдөр ч гэсэн итгэл радио дээр та Facebook-ийн лаваар ороод нэвтрүүлгээ ингээд сонсохоор эзний үгийг сонсохоор нин тэргөөнд өглөөг ингээд эхлүүлж байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээд энэ гайхалтай өдрийг өглөөг өгсөн эзний өмнө хамтдаа ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Аамен. Noch hat mich dauern,
явахтан дөрөв юутай сайхан таны нэр Есүс Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид бүгд хамтдаа өнөөдөр Үйлс номын 8 дугаар бүлгийн 20 дугаар ишлэгийг харна. Тэгэхээр Есүс Христ Тэнгэрт оцсны дараа Иерусалим хотын шуулган ариун сүнсийг хүлээж авсан. Ариун сүнсийг хүлээж авсны дараа ялангуяа Христийн дагалдагчдад Есүсийн дагалдагчдад элч нарт гайхамшигтай өгөгдөл өгөгдсөн байсан. Тэр бол эзнээс юу авснаа дамжуулах байсан. Тэгэхээр эзнээс юу авснаа дамжуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр эзэн өөрөө ариун сүнсний талаар ярьж байхдаа ингэж хэлсэн л. Би та нарт туслагчийг хэлье. Та нар тэр туслагчийг хүлээж аваад миний хийснээс ч илүү хийнэ гэж. Гэтэ энэ нь Есүс Христос илүү Бурхны хүү болон ч юм уу эсвэл те Есүс Христ хүн төрлөختнийг аварсан шиг бүр тэр аврах хэмжээний нэгэн гэхээсээ илүү Есүс Христийн уг нь бол олон хотоор ормоор байсан. Олон хүнийг эдгэмээр байсан. Олон хүмүүст хаанчлыг ярмаар байсан. Яг тэр зүрх сэтгэлийг хэрэгжүүлнэ гэсэн утгатай. За ингээд ариун сүнсийг хүлээж авсан 120 дагалдагч эхлээд Иерусалим цугларч тэд нар бүр өдөрт ингээд эзэн тэдэн дээр иргэжтийн тоог өдөр болгон нэмсэрсэн. Зарим өдөр бүр 3,000 хүн хүртэл нэмжсэн гэдгийг бол бид мэднэ. Тэгээд дээр нь тэд нэр Есүсийн дагалдагчид тэдгээр цугласан анхны чуулганы итгэгчдэд Есүс Христийг насварсны дараа Есүс Христийг насварсан гэдгийг харсан, бас Есүс Христийг цовдол гэж хашгирсан, Есүс Христэд итгэгчдийн талаар буруу ойлголт цоорхол тарааж түүнийхээ төлөө шагнал авч Есүс итгэгчдийг эрен хайж мөрдөн мөшгөж байсан. Тэдгээр хүмүүс Есүсийн 12 дагалдагчид болон Есүсийн элч нарын тэр хийж байгаа зүйлсүүдийг хараад үнэхээр Есүсийн энэ дэлхийг орхиж одохоосоо Тэнгэрт одохоосоо өмнө хэлж ярьж байсан зүйлүүд нь биелээ олж байгааг харж байсан. Өнөөдөр Үйлс номын 8 дугаар бүлэг дээр бид нар яг хаана очих вэ гэхээр нэгдүгээрт бол Филипп Самарт очиж номлож эхэлсний дараа бол элчнэр бол Иерусалимаас гарч Иерусалимын ойр орчны газруудад очиж сайн мэдээ түгэж эхэлсэн. Тэгээд яг л Филиппийн адил сайн мэдээ түгээх зогсохгүй эдгэх ч юм уу тонхлог ч юм уу чөлөөлөх ч юм уу тэр зүйлүүдийг хийж эхэлсэн. За тэгээд тэр үед бол яг юу болсон бэ гэхээр Филиппийг сайн мэдээ Самарт тунхлаж явах үед Симон гэдэг нэртэй нэгэн хүн бол Есүст итгэсэн байна. Тэгэхээр Симон бол яг ямар хүн байсан бэ гэхээр Симон бол жоохон бөө маягийн тийм хүн байсан байна. Тэгээд тэр Есүст итгэсэн. Есүст итгээд байж тал ямар ч юм болсон мэт Петр Иохан хоёр хурж ирээд яг л Филиппийн хийжсэн зүйлийг яг үргэлжлүүлэн хийсэн. Гэхдээ Петрт илүү эрх мэдэл байгаа нь нэгдүгээр чуулганы нэгдүгээр сүмийн итгэгч зооны итгэгчдэд айгүй ойлгомжтой байгаад байсан юм да. Илүү их эрх мэдэл бол яалтчгүй бол ингээд харагдаад байсан. Тийм болохоор хэдийгээр Филиппийг харсан боловч, хэдийгээр Иохныг харсан боловч, хэдийгээр Якоб болон бусад хүмүүсийг харсан боловч
одоо энэ Симон Петр дээр очиод юу гэж хэлсэн гэхээр надад эрх мэдлээ надад өгөөч. Тэгээд би гар тавьсан хүн болгоно ариун сүнстэй болгомоор байна гэдэг үг хэлсэн маа. Тэгэхээр одоо энд хинд бол Симонд бол нэг ийм зүйлээс тэр урд нь нөгөө нэг одоо юу гэдэг хүмүүсийг хуурч те бөөч юм уу эсвэл янз бүрийн одоо те арга одоо юу гэдгийг хүмүүсийн манайхаар бол үзэж хараад зөндөө мөнгө цуглуулсан байсан. Тэгээд тэр дараад нь Есүст итгэжсэн учраас нөгөө цуглуулсан зөндөө их мөнгө нь одоо түүний хувьд бол жоохон сорилт юм уу эсвэл дараагийн юунд ашиглах уу гэдэг зүйл бол гарч ирж эхэлсэн. Гэтэл ямар ч мөнгө төгрөггүй те ямар ч одоо юугүй эрх мэдлгүй боловсралгүй гэж хэлэгдэг байсан Петр хурж ирээл хүмүүсээр гар тавиал хүмүүсийг ариун сүнстэй болгочихсон. Ариун сүнстэй болсон хүн нь одоо тэ өөртөө итгэлтэй болж эрх мэдэлтэй болж бурхантай болж баяр хөөртэй болж нүдэн нээгдэж тэ үг хэл болон амьдрал нь хүчтэй болж тийм үү. Тэгээд одоо юу гэдгийг бас аврагдаж тэгээд зогсохгүй өөрийнхөө талаарч илэрхийлж чаддгүй байсан хүмүүс Есүс Христийн талаар бусдад тунхлаж хаанчлал өргөжж чуулганууд тавигдахад нөлөөлж ирсэн учраас Симон ч гэсэн энэ хэсгийн нэг энэ одоо гайхалтай зүйлийн нэг хэсэг болохыг хүсээд Петр дээр очиод юу гэж хэлсэн бэ? Эрх мэдлээ надад өгөөч. Би тэгвэл чамд мөнгө өгье гэж. Би ч гэсэн гар тавьж хүн болгоныг ариун сүнстэй болгоно шүү дээ гэж хэлсэн байна. Тэгэхээр Петр хүмүүсийг чи надад хэдийг өгөх юм? Би чам дээр гар тавьж залбирээ. Тэ чи ариун сүнстэй болоод бэлэг авьяастай болоод хүмүүст бас энийг өгж олно шүү дээ гэж донд нь бурхны өөрийнхөө Есүс Христийн амаар үнэлсэн тийм үү? Өөрийн хүүгийн загалмаа дээр хийсэн зүйлээр үнэлсэн энэ гайхалтай үнэт өршөөл ивэл нэгүслийг мөнгө болгож байгаагүй гэж. Гэтэл Симон мөнгө болгох гэж оролцсон. Гэтэл Петр юу гэсэн бэхээр бурхны бидгийг чи мөнгөөр авч болно гэж сансанд бол мөнгө чинь чамтай хамт мөхөг. Бурхны өмнө төрөгчийн зөв биш бол энэ үйлсэд чиний хэрэгч байхгүй, оролцооч байхгүй. Энэ ёр муугаа гимшиж эзэн залбир зүрхний чи хар санаа уучлагдаж болох юм. Учир нь хоршоор зөв бусыг хүлээсэнд байгааг чинь би харж байна гэж бол хэлсэн байна. Бурхны билгийг чи мөнгөөр авч болно гэж сансанд бол мөнгө чинь чамтай хамт мөхөг гэж бол хэлсэн. Хүмүүс дээр гартаа сайн сайхныг эзний нэрээр дамжуулж ясан хүмүүст хатуу үг хэлэх юм бол тэр үг нь ямар тосх вэ гэдэг талаар хүмүүс ерөөс огт эргэлзэхгүйс. Яг гэвэл аль хэдийн Ананай Сафаир гэдэг хүмүүсийн амьдрал тохиолдсон зүйл нь анхны чуулганы итгэгчдийн саналт бол аль хэдийн хүрчгсэн байсан. Тийм болохоор Петрийн амнаас ийм сүрэг одоо тэ бурхан чамайг харж хандаж бурхан чамайг ивэх юм бэ гэхийн оронд чи бурхныг одоо буруу ойлгож бурхны билгийг мөнгөөр авч явах гэж бодож мөнгө чинь чамтай хамт мөхөг чиний зүрх чинь хар санаа агуулж байна гэдэг зүйлийг сонсно гэдэг бол энэ бол маш их юм аюултай аимшигтай зүйл байгаа байхгүй. Тэгэхээр та нар ямар нэгэн сайн зүйл хийх гэж явж байгаад муу зүйл болох зүйтэй байдгүй гэж амьдралдаа. Тэрийг бол хүмүүс ойлгодог шүү дээ, тэ. Энэ мэдлэггүй болохоор энэ хитрхи цайлган болохоор эсвэл энэ жоохон туршлагагүй болохоор энэ зүйлийг хийлээ гэж. Гэтэл Симоны хувьд л тэгээгүй. Тэр яг л урдын адил бурханд одоо алдар өргөх, хаанчлалын төлөө явах гэсэн энэ Петр одоо энэ Иохан, Филипп биднес шиг биш. Харин өөрийнхөө нэр хүнд ашиг хонжоог эрен хайхыг хүсэж байсан байна. Тэгэхээр бид нэг юм зүйл хүмүүс мөнгөтэй байж болно. Өнөө цагт бол нийгмийн өөрчлөлт одоо хэрэглээний өндөр одоо зохицуулалт хөгжилтэй одоо бүх юмыг гарт нь ойртуулсан, гарт нь байрлуулсан те одоо яг тийм өөртөө явж хайхын оронд тэр бүхэн байгаа газараасаа олж авах мэдлэгийг болон одоо мэдээллийг олж авах боломжтой болж байгаа. Яг ийм цаг үед бас хувь хүнд хандсан одоо үйлчилгээнүүд болоод хувь хүний одоо эрен хайж байгаа мэдлэг боловсрол бас зүрх сэтгэлийн одоо хүлээс ч юм уу те сэтгэлийн шаналл энэ бүх зүйлүүдэд өгөх хариултуудыг нь гэсэн гарт нь байруулж те нүдэнд нь уншуулж чихэнд нь сонсох боломжтой болж байгаа. Яг энэ үед бүхэл зүйл болох юм шиг бүхэл зүйлийг мөнгөөр авч болох юм шиг хэрэв мөнгөний авах юм бол төлбөр нь авах юм бол бүхэл үйлчлэгийг авч болох юм шиг бодож байгаа боловч өнөөдөр ч гэсэн бурхны дуудлага болон бэлэг авьяас нь ийм зүйлээр үнэлэгдэх хэвээр байгаа гэдгийг бүгдээр санах хэрэгтэй. Петрийн хүрсэн бүхэн итгэж Петрийн тунхагласан бүхэн чөлөөлөгдөж байгаагаараа саяхан итгэж болсон одоо энэ Симон бол мөнгөөр энийг авч чадна гэж бол бодсон. Түүнд мөнгөөр авч чадаагүй зүйл өнөөдрийг хүртэл байгаагүй учраас өнөөдөр Петрээс энийг авч олно гэж бодсон. Тэгэхээр өнөөдөр мөнгөтэй болохоор амар байдаг гэдгийг бол ойлгож байна.
мөнгөтэй байх юм бол олон зүйлийг шийдэж болно гэдгийг ойлгож болно. Харин гэхдээ мөнгөөр шийдэж болдгоо зүйлүүд бол бурхантай холбоотой зүйлүүд гэдгийг л бид бодож явах хэрэгтэй. Надад мөнгө байна. Тийм учраас бурхан намайг мөнгөөр хийж болох бүх зүйлүүдэд дуудсан гэж бодож болохгүй гэсэн. Тэр мөнгийг харин хэрхэн зарцуулах вэ гэдэг мэрэгүү ухааныг эзнээс хэрэн хайх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр энд хоёр зүйл яригдж байна л. Бурхны дуудлага. Бурхан зарим хүмүүсийг дуудаж янз бүрийн ажлуудад даатгадаг. Хоёрдугаарт нь бэлэг авьяас. Бурхан зарим хүмүүст бэлэг авьяасуудыг бол хуваарлаж өгсөн. Өнөө цагт бид нар хичнээн залбирч мацаг байсан ч бэлэг авьяасыг бурхан өгөөгөө төлөвлөөгүй. Бурхан тэр хүнд тэр бэлэг авьяасыг өгч хэрэглэх гээгүй бол хичнээн бэлэг авьяастай юм шиг одоо тэгдгийн өөртөө хичээл чармаалт гаргаж одоо өөрийгөө шахаж одоо хичээсэн ч гэсэн энэ бол боломжгүй байдаг гэдгийг бол олон жишээнээс бол бид нар харж байгаа. Та бэлэг авьяастай байсан ч гэсэн өнгөрсөн 3 сарын турш эдгээсэн байсан ч гэсэн бурхан залбирсан ч гэсэн хэнийг ч өнөөдөр эдгээхгүй байж болно. Учир нь эдгэж байгаа нь та биш. Бурхан байхгүй. Өнөөдөр та өчтөрийг хүртэл хэдэн 100 удаа маш их амжилттай гайхалтайгаар номлосон байж болно. Гэхдээ өнөөдөр та өнөөдөр чадахгүй байна. Учир нь тэр амнаас ч гарч ирсэн үг, тэр сүнсээр хүмүүс дамжуулагдаж, хүмүүсийн ивэж, хүмүүс өөлж, хүмүүс эдгэрч бурхантай ойртож байсан тэдгээр өгс чинь таны үг биш, бурхны үг байсан баг. Тийм болохоор бид бол яах хэрэгтэй вэ гэхээр бурхны дуудлага болон бэлэг авьяасын талаарх өөрснийхөө ойлголтыг бол янзлах хэрэгтэй, зэгцлэх хэрэгтэй. Тэгэхээр Симон бол бурханд алдар өргөх хаанчлалт хэлгэхийн оронд өөрийн нэр хүнд ашиг хонжоог үргэлжлүүлэн олж авахыг хүссэн. Яагаад гэвэл Петр Иохан хоёрын тийм алдартай байгаа харагдаа өөртөө байгаа тэр мөнгөөр ямар их алдартай болж болох вэ гэсэн тооцоо түүн дотор байсан. Гэтэл бид Тэнгэрийн хаанчлалыг, Тэнгэрийн хаанчлалын иргэдийг, Тэнгэрийн хаанчлалын одоо биднэрт өгөх ашиг тус эвэл ерөөлийг бид ерөөсөө тооцож чадахгүй. Бидний бурхан бол хязгааргүй төгс хүчит гайхалтай бурхан байна. Бид түүнийг ингээд үргэлж бодож явах хэрэгтэй. Тэгээд бид бол угаасаа өөртөө Петрийг мэдэн штэ энгийн байхаас нь боловсралгүй байхаас нь загсчин байхаас нь бол маш зүйлийг мэддэг болсон. Есийг дагж байхдаа төргөн зантаа хурдан ам гардаг, орвогч тойлборгүй байсан гэдгийг ч мэднэ. Гэхдээ Петрийг Есүс илүү мэддэг байсан гэдгийг бид нар санах хэрэгтэй. Тиймээс өөрийг нь жоохон яагаад орвогч тойлбортой биш гэдгийг мэднэ. Өөрийг нь хэдхэн цагийн дараа орно гэдгийг мэдсээр байжж чам дээр чуулгана барих болно гэж одоо Есүс хэлсэн юм болоо гэж. Учир нь Петрийн өгөх зүйл нь Петр өөрөө өгж байгаа зүйл биш. Есүс өгж байгаа зүйл гэдгийг Петр тонхоглож чадах хүн, энийг хаан ч гэсэн шууд хэлж ярьж явах хүн, надаас гарч байгаа нь Есүс их шүү гэдгийг тунхаглан хэдэн өөрийнхөө гэрж хайхгүй гэдгийг мэдчихсэн учраас Есүс Петрт энэ ажлыг даатгсан. Мэдээж бурхан Симонд өгч болно л доо. Гэхдээ Симон тэр мөнгө төгрөгөө ярьдаг нь те бурхны одоо өгөх зүйлийг өгж байгаа зүйлийг те энэ дэлхийгээс ямар нэгэн зүйл бурхан аваад хүмүүст өгдөг зүйл гэж ойлгосон нь түүний хамгийн одоо буруу зүйл байгаа. Бас ийм ойлголтыг чуулган дотор болон итгэгчдийн өмнө Петртэй ярилцаж оруулж ирэх гэж оролцсон түүний хувьд маш аимшигтай юм. Бодцоор бүр төлөвсөөр ээж байгаа хэлсэн гим нүглээ байгаа байхгүй. Тиймээс танд хийнэгэн өгөх мөнгө бэлэг авьяас байгаа бол түүнийгээ хожим мөнхийн зовлонд унах байдлаар битгий ашигла. Харин Тэнгэрийн хаанчлалд тэлхэд ашигла. Хэрвээ Симон Петрийг 7 хоног манай хотод үлдээч би энэ хотоор та нарын байр болон хоолойг чинь та хотын маань хүмүүс сайн мэдээ тарааж өвчтөе хүмүүсийн гэр орноор орж гараач гэсэн бол Симон түүхэнд шал өөрөөр үлдэх байсан. Гэхдээ наад бэлэг авьяасаа надад өгчөөч. Тэгээ та нар өөр хот руу явна гэж. Тэгээ би хүмүүст гар хүрээд ариун сүнсийг тарааж болно шүү дээ гэсэн учраас түүний тэр зүрхэнд хар санааны төлөө одоо Петр бол эсрэг бол юу гэж хэлсэн мэхээр наатха гимшиж эдэнд залбираарай гэж хэлсэн нь чуулганд маш том сануулга гэдгийг бид нар ч гэсэн өөрсдөө хүлээж авах хэрэгтэй. Бурхан бидний залбирлыг сонсдог. Болж игэл өөрийнхоороо биш, Бурханыхаар хийх зүрх сэтгэлээр альва зүйлд хандж байгаарай. Амен. Маш чухал зүйлийг өнөөдөр бид нэр одоо суралцаж авлаа. Таны хандлага таны зүрх сэтгэл ямар байна вэ? Тэр бүгдээ нэгтлэн энэ цагт шалгацгаая. Тэгээ эзний өмнө ирцгээе. Уулыг нүлгэх итгэл байлаач
хүчээ хоосон барнаа. Усан дээр алхах хүч байлаач тэнгүйгээр би эрэхтүүлэх хүрнэ. Тэнгүйгээр дуусан дуунууд минь хоосон хашгираа. Тиймээс би таныг би газар төрж байна. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баршгүй үсэр дүрээ. Таныг магтах зүрх мэн таны тухай мөрөдлөдөр дүрээ. Загас мэг таусэн ичгүрийг тавсан бүхлийг ялж амилсан дахин ирж хашлахаа. Тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Олыг нүлгэх итгэл байлаач таньгээр би хүчээ хоосон барнаа. Усан дээр алхах хүч байлаач таньгээр би эрэхтүүлэх хүрнэ. Таньгээр дуусан дуунууд минь хоосон хашгираа. Тиймээс би таныг би газар төрж байна. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баршгүй үсэр дүрээ. Таныг магтах зүрх мэн таны тухай мөрөдлөдөр дүрээ. Загас мэг таусэн ичгүрийг тавсан бүхлийг ялж амилсан дахин ирж хашлахаа. Тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Магтаал таны үеийн үед дуулагдах дуунууд таних үрдийн нүр алдрын таны өчигдөр өнөөдөр маргааш таних хүндэтгэх магтаал таны үеийн үед дуулагдах дуунууд таних үрдийн нүр алдрын таны өчигдөр өнөөдөр маргааш таны. Тиймээс би таныг би газарт хүндэтгэе. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баршгүй үсэр дүрээ. Таныг магтах зүрх мэн таны тухай мөрөдлөдөр дүрээ. Загас мэг таусэн ичгүрийг тавсан бүхлийг ялж амилсан дахин ирж хашлахаа. Тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Амен. Үнэхээр эзэн байхгүй бол бидний хийж байгаа бүх зүйл хоосон байх болно гэдгийг өнөөдөр саяны магтан дуунаас бид нэр сонслоо шүү дээ. Тэгээд өнөөдөр бид нэр үгийн цагаараа Үлс намын 8 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээ суралцлаа. Гэвч Петр түүнд Бурхны бэлгийг чи мөнгөөр авч болно гэж сансан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг.
Бурхан бидэнд өөрийн хүүг өргөл болгон өгөхөд бидний гмийн төлөөс төлөгдсөн юм а. Бидэнд өгсөн бэлгийг төлөх гэж оролдвол энэ нь Бурханыг доромжилсан хэрэг болно. Жинхэнэ итгэл бол Бурхан аль хэдийн төлбөрийн асуудлыг зохицуулсан гэж итгэх явдал юм. Есүс аль эрт загалмай дээр үнийг нь төлчихсөн зүйлийн төлбөрийг бид хийх шаардлагагүй. Бид өөрсдөө аварч чадах байсан бол Христ үүний төлөө нас барахын хэрэг юу байх хэлээ? Тэгэхээр аль хэдийн төлбөр нь төлөгдсөн гэдэгт та итгэж байна уу? Үнэхээр Бурхан таны төлөө өөрийн цорын ганц хүүгээ илгээснийг битгий мартаарай. Тэгээд танд өгөгдсөн тэр бэлэг авьяас юу байна вэ? Эзнээс өгөгдсөн тэр бэлэг авьяасыг та юуны төлөө ашиглаж байна вэ? Үнэхээр Христийн төлөө та ашиглаж байна уу? Эсвэл өөрийнхөө зөвхөн хувийн хэрэгцээнд л ашиглаад нэр алдрын төлөө та ашиглаж байгаа юм биш үсттэй гэдгийг өнөөдөр үгийн цагаар бас бид нэр эргцүүлэн бодлоо. Тэгээд таны зүрх сэтгэл ямар байна вэ? Тэгээд бусдын төлөө өөрсдөд өгөгдсөн тэр бүх зүйлээ харамгүйгээр зориулдаг байцгаая. Тэгээд магадгүй танд эд хөрөнгө эд баялаг хангалттай байгаа бол үүний төлөө ч гэсэн эзэнд талархаарай. Тэгээд харин үүнийг хэрхэн ярьж зарцуулах тэр мэрэгэн ухааныг эзнээс тагуугаарай. Тэгээд энэ цагт эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Их эзэн минь таны хайр инэрл агуу. Та өөрийн дагалдагчдыг цуглуулад би та нарыг хүдийчгүй, богцчгүй, шаахаачгүй явуулах үед та нар юугаар дутж ирсэн бэ гэж асуухад тэд үгүй бид юугаарч дутаагүй гэж хэлсэн байдаг. Өнөөдөр эзэн явуулж байгаа учраас бид юугаарч дутахгүй гэдгээ мэдэх хэрэгтэй. Хэрвээ дутаж байгаа бол бид өнөөдөр эзэн бэлдсэн гэдэгт итгэсэн үү? Эсвэл тэнд байгаа хүмүүст юм хуваалцах боломжтой хүмүүсийн эд баялагт итгэсэн үү? Эсвэл ямар нэгэн сэтгэлд хэзээ нэгэн цагт дуустдаг, хөрдөг сэтгэд итгэсэн үү гэдгээ бид өөрсдөөс асуух хэрэгтэй. Тэгээд энэ цагт өнөөдөр бид яг Симон шиг чуулганы үйлчлэлд Бурхны дуудлаганд бэлэг авьяасанд хандхаас үргэлж болгоомжилж явах хэрэгтэй. Харин бэлэг авьяастай Бурхны дуудлагатай хүмүүстэй хамтарч тэднийг дэмжиж, тэднийг илүү олон хүнд үйлчилж, Тэнгэрийн хаанчлалд дийлэхтэн өөрийн хоёр ширхэг зоосыг ч гэсэн зориулж чадах тийм зүрх сэтгэлээр Тэнгэрийн хаанчлал болон чуулганы үйлчлэлд Монгол чуулгандаа оролцоотой амьдарцгаая. Эзэн таныг байгаа бүхнэр чинь ивэх болтугай. Эзэн таныг ивэсэнчлэн Тэнгэрийн хаанчлал хийлгэхэд та оролцоорой. Есүс таны нэрээр залбирэн хүсэж бид залбирч байна. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр ивэлэр дүүр өнгөрүүлээрэ. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.